Хүүхэд хамгааллын хамтарсан баг. Төрийн анхан шатны нэг жуулах хороо баг суманд хүүхдийг хүчирхийлэл өртгөөс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэлд өртсөн үед хамгааллын үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий хамтарсан баг ажилдаг. Эцэг их олон нийт хүүхдүүдийн дунд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хаана хэнд яаж хандахаа мэдэхгүйгээсээ болж хизээ хэнд хэрхэн хандах тухай ойлголт сул. Мэдээлэл байхгүйгээс шалтгаалan таарч тохирсон үйлчилгээгээ тэр бүр авч чаддаггүй. Та бүхэнд хамтарсан багийг танилцуулъя. Хамтарсан баг гэж юу вэ? Монгол улсын хүүхд хамгааллын тухай хуулинд 4.1-5 хамтарсан баг гэж гэр бүлийн болон бусад орчинд үйлдэгдсэн хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчил, эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхдэд хариу үйлчилгээ үзүүлэх анхан шатны нэгжийг хэлнэ гэж тодорхойлсон. Хороо сум багийн түвшинд ажиллаж байгаа хамтарсан багийн бүрэлдэхүүнд засаг дарга, хамтарсан багийн ахлагч, сум хорооны нийгмийн ажилтан, багийн гишүүн, кейс менежер, хорооны хэсгийн байцаагч, өрх багийн эмч, эсвэл эрүүл мэндийн нийгмийн ажилтан, хамрал сургах тойргийн сургуулийн нийгмийн ажилтан, шаардлагатай тохиолдолд тухайн хүүхдэд тулгарсан асуудал хэрэгцээ шаардлагаас нь хамааран тусгай мэргэжлийн хүмүүс нэмэгдэж ордог. Жишээлбэл сэтгэл зүйч, өмгөөлөгч, дохионы хэлний орчуулагч гэх мэт хүмүүс орж болно. Хамтарсан баг нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийлэлд өртгөөс урьдчилан сэргийлэх, хэрвээ хүчирхийлэл дарамтад орсон бол илрүүлэх, шуурхай таслан зогсоох, хүчирхийлэлд өртсөн хүүхэд гэр бүлд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Хүүхэд хамгаалал гэж юу вэ? Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5.1-д зааснаар эцэг их гэр бүлийн гишүүд, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхэдтэй холбоотой эрх үүргээ урвуулан ашиглах, хүүхдийг үл хайхрах, дарамт, хүчирхийлэл, мужилгийн бүх хэлбэр, аливаа гэмт хэрэг зөрчлөөс хамгаалах арга хэмжээг авна. Төгөлдөр 9 настай. Ээж 2 дүүгийн хамт амьдардаг. Ээж нь бие муутайн дээр дүү нарыг хардаг учраас хоногийн хоолой залгуулах үүрэг төгөлдөрт логдсон ажээ. Заримдаа тэр наран туул зах дээр тэрэг дүрж хүмүүсийн ачааг зөөдөг. Энэ бол Барса саяхан 7 нас хүрсэн. 6 настайгаас нутгийн нэгэн уяачийн хурдны морь унаж байгаа бөгөөд энэ хугацаанд 5 удаа морноос унаж хүнд хөнгөн байдлаар гэмтэж байсан ч нэг ч удаа эмнэлгийн тусламж авч байгаагүй. Эцэг их болон уяач хүүг тэр бүр анхаардгүй. Сара энэ жил 12 настай. Тэрнийг хажуу айлын ах байнга өдөж хоргоодог. Сара ээжтэй хэлэхээр ах нь тоглож байгаа байхаа гэдэг. Гэхдээ Сара энийг тоглоом биш гэдгийг мэдрээд байгаа. Баярагийн аав байнга арх уудаг, гэр бүлийнхнийгээ зоддог. Шүн хашгирч орлоод унтуулдаггүй. Түүнээс нь болоод баяраа өглөө хичээлээсээ хоцордог. Ангийн багш нь тэрнийг хоцорлоо гэж самбарын өмнө гаргаж загнадаг. Дээрх нь амьдралд тохиолддог цөөн хэдэн жишээ. Бид хүний эрхийг зөрчиж буй ямарваа нэгэн үйлдэлийн хажуугаар дуугүй өнгөрч болохгүй. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 18.1-д зааснаар иргэд хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг зөрчлийн талаар эрх бүхий байгууллага албан тушаалтанд мэдээлэх үүргийг хүлээсэн. Мэдээлэл авах, үйлчлэх эрх бүхий албан тушаалт нь хамтарсан багийн гишүүд. Тиймээс хэн нэгэнд ямар нэгэн хамгааллын үйлчлэгээ хэрэгтэй бол оршин суугаа газрынхаа хамтарсан багт хандаарай. Нууцлалын асуудлыг яадаг вэ гэж юу? Хамтарсан багийн гишүүд нь танд үйлчилгээ үзүүлж байхдаа үйлчлүүлэгчийн нууцлалыг хадгалах үүргийг хүлээдэг. Чиний асуудлыг мэдэх ёстой хүмүүс нь л мэднэ. Өөр бусад хүнд задлахгүй байх үүргийг тэд хуулиар хүлээнэ. Хэн нэгэнд тохиолдож байгаа хүчирхийллийг их баг гэж бодохгүйгээр мэдээллийг зохих хүмүүст нь хэлж мэдэгдэж байгаарай. Монгол улс нь хуулиараа хүүхдийг зодож хийдэгхийг бүх орчиндөө хориглосон дэлхийн 49 дахь Азда 2 дахь улс нь болсон. Хүүхдийн эрхийн төлөө хамтдаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газар нь 2018 онд 11 өдрийн бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. За манай байгууллага хүүхд эрхийн тухай хууль, хүүхд хамгааллын тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэд дэмжих тухай хууль, за зөрчлийн тухай хууль, зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль гээд хууль болон бусад хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байна. За гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газар нь хамтын ажиллагааныхаа хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өрнүүлээд ажиллаж байна. За хүүхэд гэр бүлийн зөрчилтэй холбоотойгоор аймгийн прокурорын газар, аймгийн цагдаагийн хэлтс, шүүхийн шийдвэр биелүүлэх газар болон за хамтарсан баг хүүхд эрхийн хууль зүйн хороотой хамтарч ажиллаж байна. За 2016 онд хэрэгжиж эхэлсэн хүүхд хамгааллын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор за энэ хуулийн 4.1-5-д хамтарсан багийн чиг үүргийг
тодорхойлж өгсөн байдаг. За хамтарсан баг гэж бол гэр бүлийн болон бусад орчинд үйлдэгдсэн хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил, за эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг хариу үйлчилгээ үзүүлэх анхан шатны нэгжийг хамтарсан баг гэж хэлж байгаа. За энэ хамтарсан баг маань бол аймгийн гэр бүл хөгжлийн залуучдын хөгжлийн газрын дэмжлэгтэйгээр за манай байгууллага арга зүйгээр хангаад ингээ ажилтдаг ажлын алба байгаамаа. За манай аймгийн хэмжээнд Сөмбөр, Баянтал, Шивэговь гэсэн 3 суманд за нийт 37 хүний бүрэлдэхүүнтэйгээр хамтарсан багийн гишүүд ажиллаж байна. За хамтарсан багийн гишүүдэд бол сургуулийн нийгмийн ажилтнууд, за сумын засаг дарга, за эрүүл мэндийн газрын ажилтан, цагдаагийн ажилтан гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэйгээр хүмүүс чигүүргээ хэрэгжүүлж ажилладаг байгаа. За манай хамтарсан баг маань хүүхдийн гэр бүлийн болоод хүүхдийн онтой эрх зөрчигдсөн хүчирхийлэлт өртсөний тал дээр нөхцөл байдлын судалгаа хийж хамтарсан багаараа хилцүүлэн шийдвэрлэж байна. Манай хамтарсан багт дээр үүсэж байгаа кейсүүд маань бол цагдаагийн байгууллага, аймгийн прокурор, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай үүссэн. Мөн одоо засгийн газрын хүүхдийн 108 оцонд ирсэн мэдээллийн дагуу одоо энэ дээр нөхцөл байдлын судалгааг бүтэн хууль журмын дагуу үүсгэн нөхцөл байдлын судалгаа хийж ажиллаж байна. Манай энэ одоо хамтарсан баг маань Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль журмын дагуу нөхцөл байдлын судалгааг одоо хуулийн нэлээдийн байгууллагуудад одоо нөхцөл байдлыг үүсгэж одоо бүтэн журам маягтын дагуу одоо ажиллаж мөн тухайн цаг үед нь одоо гарах шийдвэрийг нь гаргаж ингэж ажиллаж байгаа. Ер нь одоо энэ гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгцснээрээ бол одоо манай сум орон нутг дээр олон кейсийг нөхцөл байдлууд үүсэж энийг тодруулж шийдвэрлэж иргэнд одоо бас холбогдох хууль хяналтын хариуцлага нь тооцогдож зарим одоо хүүхдүүдийн эрхсээ одоо зөрчигдөд байгаа асуудлуудыг бол шийдвэрлэж одоо ажиллаж байна. Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах хамтарсан багийн хувьд төрийн анхан шатны нэгж болох хороо, баг, суманд гэр бүлийн хүчирхийлэлд өртгөөс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хамгааллын үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий үйл ажиллагаа явуулдаг баг юм а. Манай хамтарсан багийн гишүүдэд одоо тухайн багийн засаг дарга нийгмийн ажилтнууд, сургуулиудын нийгмийн ажилтан, өрхийн эмнэлгийн эмч, политехник коллежийн нийгмийн ажилтан нараад ингээ хамрагдаж ажиллаж байна. Одоо манай хамтарсан баг бол шөнө ороо үдс цаг хугацаа гаргалзахгүй нөхцөл байдал үүссэн цагтад бол ажиллаж байгаа. Нөгөө төвөр манай аймаг маань бас одоо хүүхд болоод гэр бүлийн хүчирхийллийг одоо хамгаалах байртай болсон. Тэр байрын одоо ажлуудыг бас хууль төрийн дагуу явуулахаар ингээд ажиллаж байгаа. Тэгээд манай хамтарсан багийн гишүүд нэлээд иргэдэд тулж ажиллаж нөхцөл байдлын судалгаа хийж сургууль олон кейсээр одоо асуудыг шийддэг. Сургууль завсралталт байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл байдаг. Одоо насан туршид чөлтөр дэхрэн зөрсөн асуудал дээр бид нар ярьдаг. Улаанбаатар хотод сургуулийн завсардаад явсан хүүхдүүдийг авчирж одоо бас сургуульд нь хамруулах ажлыг сум орон нутгад зохион байгуулж байна. Төр хамгаалах болоод турв хайранд ажил одоо хүүхдүүдийг бас амьдрах нөхцөлөөс нь бас тусгаарлаж асуудлыг кейсээр судалгаа эргүүлэг судалгаатайгаар ажиллаж байна. Ийм одоо олон давуу талууд гарч үр дүнгөө өгч ингэж ажиллаж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багт багийн засаг дарга нар орж ажилладаг байгаа. За багийн засаг дарга нар маань айл өрхөөр явж тухайн нөхцөл байдалд үүссэн кейсийг илрүүлж за урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилладаг байгаа. За мөн кейс дээр тухайн айл өрхөд очиж нөхцөл байдлын үнэлгээ хийж холбогдох байгууллагууд руу холбоон зуучлах үйл ажиллагаа явуулдаг. За мөн гэмт хэрэг зөрчилд холбогдсон иргэдэд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх тэмцэх тухай хуулийн талаар холбогдох байгууллагуудтай хамтарч мэдээлэл сурчлагын ажлыг хийж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажилладаг байгаа. Хамтарсан багийн хүрээнд бол цагдаагийн байгууллагын гүйцэтгэх үүргэн гэвэл одоо гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх түүнийг одоо таслан зогсоох, илрүүлэх, за гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн холбогдогчийг олж тогтоох. За тэгээд хууль заасан бусад арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг байгаа. За цагдаагийн байгууллагын зөрчлийн тухай хууль болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, хүүхд хамгааллын тухай хуулийг үйл ажиллагаанд удирдлага болгон
цааш давч хэрэгжүүлэх арга хэмжээг шийдвэрлэн тодорхой эрхгүй албан тушаалтанд нь шилжүүлдэг. Сүмбэр сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хамтарсан багт хэмжээ оролцох оролцоо. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн бие махбод болон сэтгэл зүйд учирсан хохирлын хэм хэмжээг тооцсон гарган ажилтдаг байгаа. Мөн хамгаалах байранд байгаа нийт хүмүүст эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг тухай бүртэн үзүүлдэг байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үйлчлэгээ үзүүлэх төр хамгаалах байр 2018 оны 1 сарын 1-ээс Говь Сүмбэр аймагт сэтгэл зүйч болон нийгмийн ажилтны орон тоотоогоор үйл ажиллагаагаа явуулж байна. Гэр бүлийн хүчирхийллийн хэргийг хянан шийдвэрлэх явцад амь нас болон эрүүл мэндэд нь аюул учирсан эсвэл аюул учирч болохгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд гэрч хохирогчийг төр хамгаалах байранд хамруулна. Төр хамгаалах байранд хамруулснаар аюулгүй байдлын үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж үзүүлэх болон сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлдэг. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын төлөөлөл бол Сүмбэр сумын хамтарсан багт байдаг. За Сүмбэр сумын хэмжээнд гарч байгаа энэ гэр бүлийн хүчирхийлэл түүнд өртөж байгаа иргэн за энэ хүчирхийлэл үйлдээд байгаа иргэдийн асуудалд бол манай хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын зүгээс ямар байдлаар оролцдог юм бэ гэсэн талаар та бүхэнд мэдээлэл өгье. Нэн тэргуунд бол хүчирхийлэл өртөж байгаа үлдэж байгаа иргэн түүнд өртөж байгаа иргэд бол нэг хамтдаа нэг гэр бүл байдаг. Тэгэхээр энэ хүмүүсийг юун төрөнд салан тусгаарлах, цагдан хорих, хүчирхийлүүлж байгаа иргэнийг тусдан салгаж авах гэхээсээ илүүтэйгээр тэр хүчирхийлүүлдэд байгаа иргэний сөрөг зан үйлийг хандлагыг аль болох өөрчлөх, за хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас явуулж байгаа сургалт сурталчилгаа, төсөл хөтөлбөр зэрэгт хамруулах замаар бол хандлагыг нь өөрчлөх. Тэрнээс гадна ихэвчлэн бол зорилт төлгийн иргэдэд энэ хүчирхийлэл бол их илрээд байдаг. Тийм учраас энэ зорилт төлөвлөгөөгөө чиглэсэн үйл ажиллагаагаа илүүтэй өргөжүүлэх, салбар дондын хамтын үйл ажиллагаагаа тэлэх мөн тухайн гэр бүлийг бол байнгын ажилдаа орлоготой нэг иргэнтэй болгосноор бол тухайн гэр бүлийн тэр хүчирхийлэл архины хамааралтай байдал гэх мэт зүйл бол аажмаар багасч ирдэг байгаа. Тийм учраас хөдөлмөрт зуучлах ажил хөдөлмөрт оруулах бол бас бидний авч хэрэгжүүлдэг нэн тэргүүний ажлуудын нэг байгаа юм аа. Манай байгууллага 2018 онд Дэлхийн зээн олон улсын байгууллагын дэмжлэг тусалцаатайгаар хамтарсан багийн тусгай хөтөлбөр хэрэгжүүлээд ажиллаж байгаа. За энэ хөтөлбөр маань бол 15 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр за хамтарсан багийн гишүүдийг чадварчуулах, за нөлөөллийн ажил хийх, за мөн хамтарсан багийн гишүүдийг тухайн илэрсэн кейсүүдээр хэрхэн яаж ажиллах арга зүйгээр хангамж, арга зүйн дэмжлэг үзүүлээд жилийн төлөвлөгөө гаргаад ингээд ажиллаа явж байна. 2018 оны хагасчлалын байдлаар манай хамтарсан багууд маань нийтдээ 35 кейс үүсгээд энэ ажил дээр бол яг гартан ажиллаж байна. За зарим кейсүүд маань бол яг хуулийнхаа дагуу хаагдаад зарим нь бол өргөжлүүлээд ингээд процессын шинжтэй ингээд ажиллаа явж байгаамаа. За манай дээр 108 үндэсний хэмжээнд суурин оператор ажилладаг хүүхд хамгааллын утас байгаа. За энэ утаснаас ирсэн кейс мэдээллийн дагуу бид нар орон нутагт кейсээс шилжүүлж шийдвэрлэж ингэж ажилладаг байгаа. За манай Сүмбэр сумын хамтарсан баг маань гэр бүл хүүхд залуучуудын хөгжлийн газартайгаа хамтран ажилладаг. Энэ газар маань бина хамтарсан багийг удирдлага арга зүгээр хангаж төр тутмын мэдээлэлээр хангадаг. Мөн тэр тухайн газар дээр ирсэн кейс мэдээлэл манай сумын мэдээллийг биднэрт албан тоод мэдээлэлээр хандаад тэрнийхэн дагуу бид нар нөхцөл байдлын судалгаа албатай кейсийг үүсгэж хамтран шийдвэрлэж ингэж ажилладаг. Гэр бүл гэр бүл хөгжлийн газар маань болохоор бид бүхнийг бусад аймагуудын болоод энэ орон нутаг дээр байгаа асуудлуудын талаар бас өдөр тутам бодлого шийдвэрээр хангаж ажиллаж байна. Ганц гэр бүл гэхгүй залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа хөгжүүлдэг нэлээ чиглүүлж ингэж ажиллаж байгаа. Ер нь 2017 онд бол нэлээд энэ гэр бүл энэ хамтарсан багийг чадахжуулах, бэхжүүлэх тал дээр олон удаагийн давтан сургалтанд хамрагдаж энэ сургалт бол маш үр дүнгээ өгж ард иргэдийн энэ асуудлуудыг шийдвэрлэлт бол нэлээд үр дүнгээ өгж ингэж ажиллаж байна да. Гэр бүлийн хүчирхийлэлд тэмцэх тухай хуультай холбоотойгоор манай байгууллагын дэргэд хохирчийг төр хамгаалах байр орон нутгийн иргэдийн хурлын дэмжлэгтэйгээр 2017 онд байгуулагдсан байдаг. За
Энэ хоригчийг хамгаалах, төр хамгаалах байранд бид нэр орон нутгийн хөгжил санал, Хийн зүйн олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр бүхэл одоо тогтцол тоног төхөөрөмжийн ажлуудыг шийдвэрлүүлсэн байгаа. Он гарснаар бид нар энэ оны хагас жилийн байдлаар бид нар 9 хохирогч хүүхэд эмэгтэйчүүдийг хүлээн аваад за тэнд одоо хуулийн хугацаанд заасан хугацаанд нь байршуулад дараагийн газарт нь одоо холбон зуурчлах зарчмаар шилжүүлж өгсөн байна. За зарим одоо өрхүүдийн өрх гэр бүлийн хүүхдүүдийг бол арга гэрт нь хүлээл өчгөж шийдвэрсэн байгаамаа. За үүнтэй холбоотойгоор хүүхд хамгаалалттай холбоотойгоор бид нар аймгийн хүүхдийн төлөө зөвлөл аймгийн засаг даргаар ахлуулан ажилладаг. За бид аймгийн хүүхдийн төлөө зөвлөлөөр аймгийн одоо хүүхд хамгааллын бодлогын бичиг баримтыг хэлэлцүүлэн батлуулсан байгаа. Тун удахгүй бид нар хүүхдтэй албатай ажилладаг байгууллагууд, сургууль цэцэрлэг, за политехник коллеж, аймгийн боловсрол соёл урлагийн газрын бүхэл одоо удирдлагууд ажлуудад хүүхд хамгааллын бодлогын бичиг баримтанд танилцуулж энийг хэрхэн одоо хэрэгжүүлж хангах чиглэлээр арга зүйн зөвлөмжөгч ажиллахаар бэлэн болоод байна. За мөн аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын даргаар ахлуулсан аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөр бид нар өсвөр насны хүүхдүүд болон залуучуудыг гэмт хэрэгт өртгөөс урьдчилан сэргийлэх зорилгоор жилийн төлөвлөгөө гарган батлуулаад энэ хүрээндээ бид нар энэ урьдчилан сэргийлэх ажлуудыг нөлөөллийн ажлуудыг бол сургууль сурчлагаа, үйл ажиллагаа, уралдаан тэмцээн гэсэн байдлаар олон талт байдлаар зохион байгуулж явуулж байгаа. Хүүхд хамгааллын тухай хуулийн 11-р зүйлийн 11-ийн 3-т хүүхд эрхийн зөрчлийн талаар илрүүлсэн мэдээлэл гэмт хэрэг зөрчлийн шинжтэй бол хууль заасан үндэслэл журмын дагуу шалган шийдвэрлэх. За тухайн асуудлыг шалган шийдвэрлэх эрх бүрхийн албан тушаалтан хамтарсан баг хүүхдийн эрхийн хууль зүйн хороо байна гэд заасан байгаа. За үүний дагуу орон нутгийн гэр бүл хөгжлөөч төвшлийн газарт одоо хүүхдийн эрхийн хууль зүйн хороотой холбоотой хамтарсан багтай холбоотой ямар нэгэн зөрчил гомдол байх юм бол заавал мэдэгднийг заасан байдаг юм аа. За хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, хууль зүйн дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар 17 оны 3 дугаар сард хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн зохион байгуулалт үйл ажиллагааны журмыг баталж өгсөн байдаг. За үүний дагуу 2017 оны 6 дугаар сард аймгийн засаг даргын тамгын газрын А190 тоот захирамжаар хүүхдийн эрхийн хууль зүйн хороог манай аймагт байгуулсан. За тус хороо нь 9 хүний одоо бүрэлдэхүүнтэй аймгийн засаг даргын тамгын газрын хууль зүйн хэлтсийн даргаар ахлуулсан ийм ажлын алба одоо манай байгууллага дээр одоо үйл ажиллагаа хэрэгжүүлээ явдаг. За хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үндсэн одоо чиг үүрэг нь юу юм бэ гэхлээр за энэ хороо нь бол гэмт хэрэг зөрчил үйлдсэн сэжиглэгдэж за мөрдөн шалгагдж байгаа гэмт хэргийн хохирогч гэрч болсон за мөн ялаар шийтгүүлсэн албадлагын арга хэмжээ авагдсан зөрчил үйлдээд шийтгэгдсэн хүүхдүүдэд үйлчлэгээ үзүүлэх юм анхан шатны ажлын алба буюу нэгж байгаамаа. За мөн хууль зүйн хорооны гишүүдийг арга зүйгээр хангах, чадахжуулах ажлыг бол манай байгууллага чиг үүргийнхаа дагуу хэрэгжүүлээд ажилладаг. За шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, за гэр бүл хөгжлөж төвжлийн газрын даргын 17 оны хамтарсан тушаалаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэх журмыг одоо баталсан байдаг. За энэ хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх журмын 4-ийн 6-ад зааснаар за гэр бүл хөгж залуучдын хөгжлийн газраар одоо энэ албадлагын арга хэмжээ авагдсан хүүхдүүдэд сургалт хүмүүжлийн ажлыг зохион байгуулах энэ тушаалын дагуу бид нар төлөвлөгөөгөө гаргаад тухайн шийтгэгдсэн хүүхдүүдэд бид нар одоо хариу үйлчлэгээ үзүүлээд төлөвлөгөөнийхаа дагуу сургалт нөлөөллийн ажлыг хийгээ явж байгаа. 2018 оны байдлаар бол Говьсанбрын аймгийн хэмжээнд нийт 9 хүүхэд шүүхээр шийтгүүлсэн байгаа. За энэ нь бол харьцангуй бас өндөр тоо гэж бид үзэж байгаа. За шүүхээр шийтгүүлж албадлагын арга хэмжээ авагдсан 6 одоо насан туршаагүй иргэн буюу хүүхэд байна. За шүүхээр шийтгүүлж нийтэд тустай хийх ялаар шийтгүүлсэн 3 хүүхэд байгаа. За эдгээр хүүхдүүдэд бол бид нар сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, амьдрах ухааны шалгуур олох, сургалтуудыг зохион байгуулах, за мөн харилцаа хандлагыг одоо төлөвшүүлэх сургалтууд, эцэг хасран хамгаалагчид нь бас хүүхдээ гэмтрэгээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажлуудыг бол төлөвлөгөөтэй үе шаттайгаар 7 хоног болгон зохион байгуулж байна. За энэ шүүхээр шийтгүүлсэн хүүхдүүдийг одоо бид нар гэрээр нь айлчлал хийсэн. За тухайн хүүхдүүдийн гэрийн одоо нөхцөл байдал ямар байгаа, хүүхдүүд маань сургуулиас завсарсан юм уу гэдэг дээр дүгнэлт хийгээд бид нар Хийн зүйн олон улсын байгууллагт хандаад за сая гаруй төгрөгийн хувцас, хоол хүнсний тусламжийг бас үзүүлсэн байгаа. За мөн бид Хийн зүйн олон улсын байгууллагатай хамтраад
Энэ хүүхдүүдийг гэмт хэрэгт дахин өртгөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор за мөн цаашлаад бүхэл одоо сургуулиуд тийм ээ боловсролын салбарын хүүхдүүдийг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор бид нэр олон сурталчилгаа нөлөөллийн ажлуудыг хийж байна. За бид мөн одоо хохирогчийг хамгаалах байранд ирсэн хүүхдүүдэд бас тэр ар гэртэн туслах хүүхдүүдийг одоо гэмт хэрэгт өртгөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бас туцай хөтөлбөрүүдийг олон улсын байгууллагатай хамтраад хэрэгжүүлж байгаамаа. За цаашдаа одоо чухал анхаарах асуудал маань юу вэ гэхлээр ер нь бол бүхэл боловсролын салбарын байгууллагууд ялангуяа аймгийн боловсрол соёлын урлагийн газар за сургуулийн захиргааны зүгээс бол хүүхд хамгааллын чиглэлээр ялангуяа өсвөр насны насан туршийн хүүхдүүд гэмт хэрэгт ялангуяа хулгайн гэмт хэрэгт нэлээдгүй өртөж байгаа учраас энэ чиглэлээр одоо манай байгууллагатай хамтраад харилцсан одоо салбар дундынхаа уялдаа холбоог хангаж ажиллах юм бол бид нар энэ төрлийн гэмт хэргийн гаргалтыг бууруулах бүрэн боломжтой гэж үзэж байгаамаа. Сүмбэр сумын төвшөнд ажиллаж байгаа хамтарсан багийн бүрэлдэхүүнд сумын засаг дарга, хамтарсан багийн ахлагч, сумын нийгмийн бодлогын мэргэжилтэн, хамтарсан багийн нарийн бичиг, кейс менежер, хорооны хэсгийн байцаагч, өрхийн эмч, багийн засаг дарга, нийгмийн ажилтнууд, хамран сургах тойргийн сургуулийн нийгмийн ажилтан, хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн зэрэг гишүүд ажилдаг. Шаардлагатай тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн этгээдэд тулгарсан асуудал хэрэгцээ шаардлагаас нь хамааран тусгай мэргэжлийн хүмүүс нэмэгдэн ордог. Жишээлбэл сэтгэл зүйч, өмгөөлөгч, дохионы хэлний орчуулагч зэрэг орж олно. Хамтарсан баг нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл болон насанд хүрсэн иргэн гэр бүлийн хүчирхийлэлд өртгөхөөс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэлд дарамтд орсон бол илрүүлэх, шуурхай таслан зогсоох, хүчирхийлэлд өртсөн иргэн гэр бүлд хариу үйлчилгээ үзүүлэх зэрэг үүрэгтэй.